өндөр суух тавтамаар л би болгочлогч инхот. Хөтлөгч зандаа сүүлчийн өдөр нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөнд радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивэдтгэж байна. За өдөр минь та. За өдөр минь. За хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчрэг ус болох их Монгол ус байгуулагдахаас яг 1 жилийн өмнө буюу 1205 онд Тагн ууланд хэдэн ирчүүд угалц намнан түүнийг шарж идчихэж байгаа. Тагн бол өнөөгийн Монгол улс болон Оросын холбооны улсын хэлхийн зааг дээр байдаг. Одоо тийм 300 км үргэлжлсэн тийм нуруу юм. Яг увс нуурын хойгуур Туваа улсын урд дур гэсэн үг л дээ. Ер нь дундаж өндөр нэг 2500-аас 2700 м өндөр. Гэхдээ мөнх цас оргил бол байхгүй. Ар хэсэг нь тийм нэг хуш, шилмүс бүхий их тайг. Харин өвөр тал нь болохоор тийм тал нутгийн өв сурмал голдуу ургадаг тийм нуруу ба. За ингээд угалзын шарсан мах огтлон идэж байсан энэ 6 ирийн 5 нь гинэт нэгэн рүүгээ дайран барьж аваад тэрийг Чингис хаанд авчиж өгч. Энэ баригдсан ир бол Тэмүүжний хар багаанд Жамуух юм. Жамуухын төрсөн он бол өнөө тодорхойгүй. Гэхдээ хэрвээ Тэмүүжинтэй анд нөхөр багаас анд нөхрөөсөн гэж үзэх юм бол үе тэнгийн. За нэг ганц хоёр ахаар нас байж болцшгүй гэх юм бол Жамуух баригдаж ирэхдээ 45 орчим настай байсан гэсэн үг. Гэхдээ яагаад тэд Чингис хаан дээр ирэв? Тэ? Яагаад Жамуухыг барьж ирэв? Тэ. За тэгэхээр энэ асуултанд хариулахад юм ба. Ямар тач Жамуухч тэр Жамуухыг барьж авсан тэр 5 нөхдөж тэр угаасаа хаашаа ч явах зам үлдээгүй цаг үе. Учир нь 1205 онд 8 мэрэгдийг эзэлж дууснаар эсхий туурахт бас бүгд Чингис хааны захиргаанд орсон учраас Чингис хаантай сөргөлдөх баатар ир тал нутагт үлдээгүү гэсэн үг. За ингээд 6 морьтой хүн Чингис хаан дээр очихын тулд хэдэн өдрийг зарцуулсан дамжиггүй шүү дээ. Нэгийгээ бариад авцсан Жамуухыг. Энэ аяллаа хугацаанд тэр бараа бологч баатар нөхөдтэй баригдсан Жамуух харин нөгөө тавда юу гэж хэлж байсан бол энэ очих хугацаанд энэ их сонирхолтой байна. Юу гэж хэлсэн бол те? Энэ чинь олон өдрийн аялал болно шүү дээ. Гэвч нөгөө энэ аяллаа талаар бидэнд нөгөө түүхэн баримт үгүй тул бид элдвэр таамаглахаас өөр аргагүй болчихжээ. За тэгэхээр Жамуух бол төрөлхийн тэмс хэрэглэн овжин өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд бүр ямар ч мэхийхээс буцахгүй. Үг хэлэнд урант зэр байсан мэддэг. Жамуух цэцэн ч гэдэг те. Тэгэхээр Арашид Даддины судрын чуулганд Жамуухын тэр ямар залжин башир арга мэхтэй хүн байсныг ингээд ингэж бичсэн байгаа. Мэргэдийн тэргүүн тогтоо бих тэрхүү Жамуухыг буулган олзолж аваад түүний хөрөнгө зориг хураа авсан ба. 30 нөхөртөө үлдэж ямар ч чадал тэнхээгүй хөрөнгө чинээ байхгүй арга мөксөн Жамуух тогтоо бихэд за би танд захирагдъя. Дуугүй тус болж явъя гэхэд тогтоо бих зөвшөөрсөн ба. Жамуух төрөлхийн ов ихтэй хүн учраас тогтоо бихийн ноёдд нь цусар бэлдууч үгийг хэлдэг байсан байл л. Нэг өдөр нэгэн ятуу шувуу бутанд өндгөлсөн байгааг сайн тэмдэглэж аваад маргааш өдөр нь мэрэгдийн нөгөө хідэн ноёдод за нодлон жил би үүгээр нэг өнгөрч явхад нэгэн ятуу үүр засч байсан. Бодвол өндгөлөгч байсан бол тэ. Одоо байгаа болов хэдүүл очиж үзээгээд. Тэгэхээр нөгөө ноёдууд чинь зөвшөөр Жамуухыг хэлсэн газар очиж үзсэн чинь үнэхээр ятуу өндгөлсөн байхыг үзээд Мэргэд аймгийн ноёдууд Жамуух юутай ухаантай, юутай авахалжтай. Өнгөрсөн оны тэр үйл явдлыг одоо хүртэл мартахааргүй санж байна шүү гэдэг шагшин магтсан тухай энэ юун дээр судрын чуулган дээр бичсэн байна. Тэгэхээр энэ мэд түүний ов залтай жишээ олон шүү дээ. Тэгэхээр нөхөддөө баригдчихад Чингис хаан руу явж байхдаа Жамуух тэдэнд битгий тэгээ та нар буруу юм хийж гин гэж одоо саад болох үг хэлээгүй гэж би төсөөлөд. Ингэж дүгнэхэд хүргэсэн тэр шалтгааныг тайлбарлая. Чингис хаан тайчуудыг довтолж язгууртнуудын үнсэн товор болгон хятад таргуудаа хэрэлтуг ойд бүгж амиа ургаж. Гэтэл ширээ төвгөн алаг наяа гэдэг 2 хүүтэйг таргуудаа хэрэлтөхийг барьж аваад Чингис хаанд хүргэж өгөхөөр явах замдаа бид хэрвээ эзэн ноёноо барьж өгөх юм бол Чингис хаан бидэнтэй хэрхэн итгэж нөхөрлөх вүлээ. Харин ч биднийг алах үз. Тиймээс таргуудаа хэрэлтөхийг тавьж явуулаад Чингис хүчөөгөө гэж тавьж явуулаад тэгээ Чингис хаан дээр очдөг. Энэ тухайга яг энэ босон явдлаа тэд тэ хаант хэлсэн чинь хаан тэднийг сайшааж нөхөрснөөр барахгүй. Бүр наая бүр Монголын цэргийн гарамгаа зүтгэлтэн Чингис хааны шадарж анжин болдог шүү дээ. Мөн Чингис хаан Ван хааныг бүслэн авч 3 шөнө 3 өдөр байлтахад 3 дугаар өдөр нь Ван хааны цэргүүд буужигдаг.
Гэтэл Ван хаан Сэнгүм хоёр байдаггүй. Оргон зайлцсан байдаг. Шалтгаан нь Ван хааныг бүсэлтээс яаж игээд оргуулах гэж Хадаг Баатар ингэж зөрөгтэй 3 өдөр 3 шөнө турш байлцсан юмсан чинь. Нэгэнд оргуулж чадсан учраас бууж өгсөн хэрэг. Тэгээд Чингис хаан бууж өгсөн Хадаг Баатарыг өөрийн хааныг орхихгүй түүний Америк аврахын тулд ингэж нөгөө зоримог тулдсан байлцсан хэрэг хэн буруу шаах юм бэ? Нөхөрлөж болох хүн байна гэж хэлдэг. За энэ мэд түүх Монголын нууц төвчөнд бүр юу олноор гарна. Тэгэхээр Жамуух багын анд Тэмүүчний энэ занг мэдхийн дээр мэдчихэж байгаа шүү дээ. Тиймээс баригдаж ирсэн Жамуух ингэж хэлдэг. Хаа андад үгүүл. Хар хэрэг харавтар нухсыг барих болов. Харц бол хан эзэндээ гар хүрэх болов. Хаа анд минь юу хийхээ ирэхгүй мэдэх билээ. Бор хулчуу борогч нухсыг барих болов. Боол харцас өөрийн эзнээ босод завдаж барих болов. Богд анд минь юу хийхээ ирэхгүй мэдэх билээ гэдэг. Тэгэхэд Жамуухыг ингэж хэлэхэд Чингис хаан ингэж байна. Хаан эзэндээ халтсан үнийг яаж зүгээр ашиглах вэ? Тийм хүн хүнд нөхөр болох үлээ. Хаан эзэндээ халтсан хар цаардыг ураг төрлийн хүртэл устгах гэд. Ингэж зарлиг буулгаад Жамуухын нүдний өмнө нөгөө өөрийг нь гардан барьж ирсэн нөгөө 5 хүмүүсийг цаазалдаг. Тэгэхээр Аршид Аддины судрын чуулганд бүр Жамуухын баригж ирсэн тухай бүр ингэж утсан байдаг шүү дээ. Тэрээр зүхтаж яваад өөрийн дагалтуудад баригдаж Чингис хааны цэргүүдэд хүргэлдвэ. Ийхүү ялтан болж явахдаа өөрийг нь барьсан этгээдүүдэд буюу өөрийнх нь тэр харьяат байсан тэдгээр нөхдөд Жамуух анд минь ард дагдсандаа тэмдэг тавиад лутуулыг хэрхэн гэрэмлэхийг андахгүй дэ гэж хэлсэн гэж байгаа юм. Энэ үгийг өнөөдөл нь ойлгоогүй гэж. Энэ ямар учиртай тийм утга учир битүүлэг үг вэ гэдгийг одоо тэр Жамуух хэлчихвэ гэхээр анд минь энэ миний араас мөшгөхсдгийг онон олоод ажил төрлийн хэрхэн зэгслэхийг их сайн мэддэг хүндээ гэж хэлсэн байгаа болно. Нөгөөдөл нь гэдэг ойлгоог. Тэгэхээр Жамуух нөхдөд баригчаад явж байхдаа уулна. Та нар намайг бариад анд найзд минь тушаах чинь те. Найз минь харин та нарын ажил явдлыг сайхан гүйцэтгэх бахтаа гэж хэлсэн байгаа шүү дээ. Уулна. Тэгэхээр судрын чуулганд бичснээр Жамуух баригдаж ирэхдээ хамаатан үеэлгээд 60 гаруй хүнтэй ирсэн гэж. Нууц төвч болохоор өөр. Энэ хоёр ч нөгөө үйл явдал таардаг мөртлөө зарим тоо баримтанд зөрдөг. Тэгээ аль нэг нь үнэн байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр 60 гаруй хүнтэй ирсэн гэж. Тэгэхээр нь яг өөрийг нь барьж авсан 30 баатар эрэг Чингис хаан яг Жамуухын нүдэн дээр тэр 30 баатар эрэг бүгдийг цааслаад харин Жамуухын гэр бүл улсуудыг бүгдийг өршөөсөн гэж гарт. Гэхдээ Жамуух Чингис хаанд хүрэгдэж ирсэн тухай Монголын нууц товчонд нэг сонирхолтой хэсэг бий. Жамуух ингэж хэлдэг. Хаан андад үгүүл гэж эхэлдэг. Энэ хэлсэн үг нь. Харин үүнийг сонсоод хариу өгтөө Чингис хаан Жамуухад үгүүл гэж бас өгүүлж. Хэрвээ хоёр хүн бие биеийн өөдөөс ингэж харж сууж байгаад ярилцмаар байвал би ч нэг баттай ярилцж байхдаа ингээд инх батад үгүүл гэж хэлэхгүй шүү дээ. Тэгтэн чи надаас харжаад зандаад үгүүл гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр нууц төвчөн дээр л ингэ бичсэн байхдаа гэд гайхаад харсан чинь Аршид Аддины судрын чуулган дээр яг ийм хэсэг байна. Түүнийг баривчилж аваад хүргэж ирэхэд нь Чингис хаан асууран Жамуухыг барьж авахад тэрээр юу гэж утсан бэ гэж асуув. Тэгэхээр тэдгээр хүмүүс нь түүнийг хэлсэн үгийг нь Чингис хаанд давтан хэллээ гэдэг хөөх. Ингээд судрын чуулган дээр байгаа. Тэгэхээр энэ хоёр сурвалжаас улбалаад Жамуухын сүүлийн өдрүүдэд бидний Мөнх тэнгэрийн хүчин дор кинон дээр гардаг шиг ч юм уу жишээ нь тэр хоёр сайхан ингээд хоорондоо уулздаг бус. Жамуух Тэмүүж хоёр нүүр нүрээ харалгүй харилцаж байсан буюу уулзаагүй юм биш үү гэдгийг таамаг дэвшүүлж байгаа. Эрдэмтэд үүнийг мэдгүй магадгүй аль хэдийн баталчихсан бий олж үзэгвэж болох шүү дээ. Гэхдээ хэрв тийм бол нэвтрүүлгийн дор одоо эрдэмтэд бас тэгээ бичсэн мэлээ гэдэг нөгөө сурвалжаа та бүхэн биччихээрээ. Эсвэл угаасаа ойлгомжтой зүйлд надаас өөр хүн санаагаас чилээг өгч байж болно шүү дээ. Ямар тач өөрийн биеэр гаргасан энэ санаагаа би яг батлах гэж оролдъё. Энэ хоёр уулзаагүй гэдэг. За тэгэхээр хамтран ажиллаж танилцуулаад энийг цаашаа үргэлжлүүлье. За тийм. За өнөөдрийн дугаарыг худалдааны салбарыг дэмжигч Ариг банк итгэж байна. За Ариг банк маань 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлаад ажиллаж байгаа. Энэ хүрээнд ханган нийлүүлэгчдэд зориулаад үйл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр 55 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг олгож байгаа. За энэ зээлийн давуу талууд нь түргэн шуурхай. За барьцаагүй бол хамгийн чухал нь байна. За мөнгө уян төлөхөд уян хат нөхцөлтэй юм байна. За таны борлуулалтын орлогын 80 хүртэлх хувьд нь энэхүү зээлийг олгож байгаа.
За тэгэхээр заавал 5 тэр бүмийг авах гэх хэрэггүй. Зүгээр яг өөртөө хэрэгтэй мөнгө л очиод барьцаагүйгээр авчих ийм гоё үйлчлэгийг санал болгож байгаа юм байна. За зөвхөн Улаанбаатар хотын салбараар биш, Эрдэнэт дархан Баян хонгорын бүх салбаруудаараа энэ хүү зээлээ гаргаж байгаа юм байна. За баярлалаа. За тэгэхээр одоо бидний нөгөө дэвшүүлж байгаа таамаг бол Жамуух Тэмүүжин 2 Жамуухын сүүлчийн өдрүүдэд энэ хоёр уулзаагүй гэдэг таамаг. Тэхийн тулд хоёр асуултанд бид хариулах хэрэгтэй болж үүнийг батлахын тулд. Нэгт Жамуух яагаад тагн ууланд явж ивэ? Одоо бүр увсын хойно. Хоёрт Чингис хаан тэгвэл тэр үед хаана байсан бэ гэдэг. Үүнийг судлах хэрэгтэй болж. За тэгэхээр Монголын нууц төвчөөний 198 дугаар зүйлийг та бүхэн нээгээрэй. Үхэр жилийн хавар буюу 1205 оны хавар мэрэгдийн тогтоо бэх болон 8-ны хүчлэг хаан хоёр хоёул улсаа алдаад Чингис хаанаас зүхтаж явахдаа Ирчис мөрний Бүхтэрмэ гэдэг газар уулзаж цэргээ зассан. Чингис хаан хурж байлдвал тогтоо тэнд бороо мэт бууж ирэх суманд оногдож өглөө. Тэндээс 8 мэрэгд нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан тутааж Ирчис мөрнийг гитлэхэд олонх нь усанд үүж өөхөв гэж Монголын нууц төвчөнд бичсэн байна. За тэгэхээр энэ Ирчис мөрний Бүхтэрмэ гэдэг нь өнөөгийн Казахстаны нутаг дэвсгэрийн зүүн үзүүрт нь байдаг гол юм. Тэгэхээр одоо манай баян үлэгт маш ойрхон гэсэн үг тийм байна. Тэгэхээр активч хөдөөгийн перлогын судалгааг алтан газаа хэдүүлээ болгох юм бол Чингис хаан 8 мэрэгдийн үлдэгдлийг дарахаар өнөөгийн Монгол улсын Ховд аймгийн Дууцам, Баян Улгийн аймгийн Булган сумын нутаг дэвсгэр баруун зүг явж байгаа тэднийг нэхэн хөөсөөр тэгээс хөнөөсөн байна. Тэгвэл Жамуух энэ дайнд ажнаас мөн зүхтаж яваа шүү дээ. Ер нь бол тэд тэгэхээр нэг бол бүр урагшаа явж бол нэг бол хойшоо явна. Зүүн талд тэр чигээр Чингис хааны одоо тал нутаг бол эзлэгдсэн. Тэгэхээр тэд хойшоо явсан замыг сонгосон байна. Тэгэхээр увс нуурын зүг яваад увс нуурын хойно орших тагн улсад тагны улсад эн чинь угуулж харж иж байсан юм учиртай. За одоо тэгээ цаашаага хэдүүлээ Монголын нууц төвчөний энэ 198 дугаар зүйлийг цаашаа үргэлжлүүлэн унших юм бол ингэнэ. Тэндээс Чингис хаан буцаж арайн даваагаар даваад ард үлдсэн агуурыг орд өргөөддөө очиж бууваа гэж. Мэрэгдүүд ард үлдсэн агуурыг орд гэрүүдээс тэр дайж зүхтаж босныг нь агуурагт байсан хөтөрч нарт даржээ. Тэнд гэдэг үг нь ихч шүү. Тэнд Чингис хаан зарлиг болгох та. Мэрэгдийг хамтд нь бүтэн байлгыг илээ болно. Гэтэл мөн л дайж зүхтах хажгүй хэмээгээд мэрэгдийг зүгт дуустал нь хуваалгав гэж. За тэгэхээр Цэндийн дамжин сурамгай хөдөөгийн перлогын тогтоосноор агуурыг буюу авраг орд бол Хинти аймгийн Дэлгэр хаан сумын нутаг авраг тосонгоос урагшаа 10 км-т байдаг. Одоо тэр хотын төвөр шүү дээ. Тэгэхээр хамаг Монгол улсын нийслэл гэсэн үг юм чинь. Тэгэхээр Жамуухыг яг баригдах үед Чингис хаан авраг орд буюу агуурыг ордтой байсан гэдэг нь энэгээр батлагдчихэ. За 1205 он гэдэг бол Монгол тургатан бүх аймаг Чингис хааны захиргаанд орчихсон үе. Тиймээс тагны уулнаас тэр Жамуухыг барьж авсан нөхдүүдтэй авраг орд хүртэл дурын хэсэг иргэд Жамуухыг барьж авах чөлөөтэй зорчих ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой. Тийм байна. Энэ их эзэнт гүрний дундуур дайсан гэж хэлж болох этгээдүүдтэй чөлөөтэй хэдэн зуун километр явах ямар ч боломжгүй. Тиймээс нэгэнд Жамуухыг барьж аваад Чингис хаанд хүчээ өгөх гэж байгаа тэдгээр иргэд хамгийн ихний Чингис хааны цэргүүдтэй тааралдаад тэндээсээ Чингис хааны зарлиг хүлээнэ гэсэн үг шүү дээ. За тэгэхээр аврах тосонгоос тагн уул хүртэл 1700 км. Жамуухыг барьсан иргэд монголчуудыг хайж болоход хэдий хол явах шаардлагатай гэж. Тэр чигээрэн чинь их Монгол улсын одоо тал нутаг болчлаа шүү дээ. Иймээс Жамуух Чингис хоёрын сүүлчийн харилцаа бие биенээсээ 1000 км-ийн зайнаас хэдэн өдрийн турш хид хэдэн удаагийн тэр илж довтлогсон үйл явдал болсон болов уу гэж таамаглаж. Тэгэхээр Чингис хаанд баригдж ирсэн Жамуухын сүүлчийн өдөр нь бидний кинон дээр ч юм уу эсвэл бидний зарим хүний төсөөлөгчл нэг өдөр биш. Магадгүй маш олон хоног бүр сар гаруй үргэлжлсэн байж магадгүй. Энэ сүүлчийн өдөр. Хэрвээ үнэхээр ийм зүйл болсон гэвэл нэг нэгэндээ илчээр үг дайлгаал хэдэн өдрийн дараа нөгөөх нь тэр үгийг сонсоол мөн удаан боцсныст бас хариу үг дайгаал тэр олон хоногийн хугацаанд ирэх бас хариуг сэтгэл төвшин хүлээх гэмтэр төсөөлөх юм бол 3 чудаа амд тавилцсан тал нутгийн сууд хоёр баатар эргийн сүүлчийн харилцаа ямар их сэтгэл хөдлөм ямар их сэтгэл бас өвтгөн байсан бэ гэж аргагүй бодогдод. Ингээд Жамуух баригдчаад Чингис хаан руу илч довтлохдоо намайг барьсан энэ урагч этгээдүүдийг яахаа мэдж байгаа юм даа гэд.
Ингээд анхны ил чинь одоо тэр үгийг одоо зөөгд Чингис хаанд авраг ордод байхад нүгж байгаа гэсэн үг шүү дээ. А Чингис хаан одоо тэгвэл Жамуухт анхны үгээ илчээр дамжуулна гэсэн үг. Тэ? Чи баригдчихгүй одоо чамаас ял асууна гээгүй. Харин яг эсрэг утгатай тийм зүйлс өгүүлдэг. Жамуухад ингэж хэлгэж эхэлдэг бүр. Яг тэр бүр батлагтаад байгаа яг уул цаг нь. Жамуухад ингэж хэлгээд ичэд хэлсэн үг нь эдүгээ бид хоёр хамтдаа нөхцөй гэж эхэлдэг. Энэ утга нь бол ашгүй чи ирсэн үү те. Одоо хоёулаа буцаад хамтдаа боллоо шүү дээ. Ахаа сайхан нөхөрлөе гэсэн үг. Ингэж хэлээ зогсохгүй бүр баахан магтсан үг бас дайдаг. Бүртийг дайснаас салгаж өгсөн гавьяаг нь дурдж байгаа. Ван хаан тойрол Жамуух хоёр чинь нийлээд нэн хүчрхэг арим бүрдүүлчихэд Тэмүүжин байлдахад тэ энэ тулааны нуус тактикийг Жамуух өөрөө Тэмүүжин задлж өгсөн гавьяаг нь хүртэл дурдж байгаа. Мөн 8 уустай байлдахад Таян хааныг тэр үгээр айлгаж үгээр өгүүлсэн гавьяаг нь хүртэл дурддаг. Эндээс үнэхээр сонио асуулт гарч ич. Тэмүүжин яагаад Жамуухыг шийтгэх орнц те эргээд нөхөрлөе гэж хэлэг гэдэг асуулт уран гарч ирж байна. Энэ сүүлчийн өдрүүд дээр нь. Чингис хаан одоо нэгэнд бүхнийг ялан дийлсэн учраас Жамуухыг тэр өршөөж байгаагаа нийтэд харуулж сүр хүчээ гайхуулахыг хүссэн болов. Тэгэхээр энэ асуултанд тиймчхэхгүй үгүйчхэхгүй хариулах гэж яарахгүйгээр энэ асуулт тавигдах нь бас яг зүйтэй юу гэдгийг хэдүүл ярилцъя. Юуны өмнө Жамух Тэмүүжин хоёр хоёулаа бодончроо угсаанахан. За хэдийгээр нуус төвчөнд бодончор болохоор нэг жирэмсэн эмэгтэйтэй таарад өөрийн эхнэрээ болгодог, тэр эмэгтэйгээс нэг хүү төрдөг. Энэ харь хүний хүүхдийн удам нь Жамух гэж бичсэн байдаг. Гэхдээ үүнд итгэх аргагүй. Аршид аддины судрын чуулганд болохоор Жамуухыг Тумбанаас эцэн хааны удам гэж. Энэ илүү үнэмшилтэй баримт. Учир нь Тэмүүжин ядарч явхад хамаг Монголыг Жамух захирч байсан. Одоо Тэмүүжний эцэг бол Исүхэ Баатар бол хамаг Монголыг захирч байсан бол Тэмүүжнийг ядарч явхад Жамух хамаг Монголыг захирч байгаа шүү дээ. Тэгэхээр бодончрын угсааны энэ олон овог аймагуд бодончрын угсааны бишгүнд захирагдана гэж заяа байхгүй. Энэ бол уламжлал юм. Монгол төрч ёсны. Тэгэхээр Жамух Тумбанаас эцэн хааны удам байж гэмээл захирагдана. Тэгэхээр судрын чуулган дээр Тумбанаас эцэн хааны 7 дахь хүүгийнх нь удмын хүн Жамух гэсэн гэж бичсэн ба. Тэгэхээр энэ баримтаар Жамух Тэмүүжин хоёр зүгээрс нэг андууд биш маш ойрын хамаатан гэсэн үг юм. Учир нь Тумбанаас эцэн хааны том хүн Хабуул хаан. Хабуул хааны 2 дахь хүн Бартан Баатар. Бартан Баатарын 3 дахь хүн Исүхэ Баатар. Исүхэ Баатарын хүн Тэмүүжин. Инхээр Тэмүүжин Жамух хоёрын хулан зөв нь Тумбанаас эцэн. Тийм байна. Тиймээс хамаг Монголыг удирдах хэрэг хамгийн гол нь Жамуухч байгаа. Тэмүүжинч байгаа гэсэн үг. Үүнээс ургуулan авч үзвэл те Жамух өөрийгөө хамаг Монголыг удирдах хэрэгтэй. Тэмүүжин андыгаа болохоор өөртөө нэг үнж жанжнаа болох санаатай яваад. Гэтэл Тэмүүжин өөрийгөө хамаг Монголыг бас удирдах хэрэгтэй. Жамух андыгаа өөрийн итгэл жанжиншгэ байлгах гэснээс болоод энэ хоёрын зөрчил хурцсан тодорхойлчих. Ерөөс. Тэгэхээр мэрэгдийг довтолж бүртэйг дайснуудын гараас буцаа авсны дараа одоо Тэмүүжин Жамух хоёр чинь те хорхног жубуурын хөндөд бүр жил хагас дотнчлон амьдарч байсан гэж гардаг шүү дээ нуус төвчөнд. Энэ хамт амьдарсан нэг жил одоо хагасын хугацаа хамгийн чухал мөч байгаа Тэмүүжнүүд. Яг тэгвэл энэ хугацаанд энэ хоёр агуу суу бэлэгт тал нутгийн хүчирхэг Баатар хоёр ирхэм ирээдүйн Монгол орны хувь заяаны тухай бодлоо солилцож те төлөвлөгөөгөө бие биедээ танилцуулж байхдаа аль нь хамгийн дээд судалд өөрсдөө төсөөлж байгаа нь тодорхой болоод ингэж зөрчилдөж эхэлсэн байх нь шүү дээ. Яг энэ хугацаанд л Жамуухч нэг хамаг Монголыг ингэж те ер нь удирдах. Тэгэхээр энэ хугацаанд Жамуухыг тойрон хүрээсэн тэр хамаг Монголын олон овог аймгийн улсуудыг энэ жил хагасын хугацаанд Тэмүүжин ятгах эхэлсэн тодорхой байна. Жамуах шээ би удирдана тий. Намайг давал нарны гэрэл шүү дээ гэд одоо тэгсэн байх нь шүү дээ. Тэгэл бөөн юм ярьж байгаа. Тэгэхээр ингээд Тэмүүжинтэй ойр байгаадах юм бол хамаг овог аймгийг түүнд алдах аюул Жамуухт нүүрсэн тул салж явахаар уснаа Жамух Тэмүүжинд ингэж хэлдэг шүү дээ. Уулан чахан буй адуучинд тэ гэр болтгой голд шахан буй хончин урчинд хоол болтгой гэж Тэмүүжин хэлснээр үүнийг илэрхийлж. За ингээд үнэхээр тэр хоёр яг энэ мөчөөс салж явахад бүр яг Жамуухыг хүрээлж байсан олон овог аймгийн улсууд Тэмүүжнийг даган нүдэг. Бүр бүтэн жил хагасын хугацаанд явуулсан ятгалах хэрхэн үр дүнд хүрснийг та бүхэн Монголын нуус тавьж байгааг дэлгээд 120
121, 122 дугаар зүйлийг хараарай. Бүтэн 2 хуудас. Энэ дээр ямар олон хүмүүс одоо тэмүүжнийг дагж байгааг угаасаа бүр дэлгэнгүй бичсэн байдаг. Гэтэл яг энэс ч юм хайр технэр бүртөөгөө хамгаалж чадахгүй мэрэгдэд алддаг тэмүүжин гинэт маш хүчрхэгчгийг энэ хэсгээс та бүхэн уншихай. Тэгэхээр энэ жил хагас хугацаа тэмүүжин яг эргэл тэнцэх. Тийм байна. Тэгэхээр Жамуухыг Чингис хаан өршөөж байгаа нь нийтэд сүр хүчээ харуулж байгаа гэхээсээ илүүтэй одоо нэгэнт өрсөлдөгчгүйгээр нөгөө тал нутгийг захирч байж анд нөхөр явсан Жамуухагаа цааслах нь жоохон тийм учир дутагдaltaй. Харин өршөөн хилтрүүлэх нь энэ олон овг аймгийн удирдагчийг айцаар биш нөхөрлөөр удирдна гэдгийг харуулсан хэрэг болов. Учир нь жилийн дараа их хуралдаа зарлж их Монгол улс байгуулагдана. Чингис хаанд монголчуудад хийх ажил маш их байгаа шүү дээ. Эртний өст хүчрхэг тэр алтан устай байлдахад бүгд нэг тал байж ижил байлдана тий. Мөн Чингис хааны хүний ач тусыг хизээч мартдаггүй. Ачийг нөгөө заавал хариулах ёстой гэдэг эрхэм чанарч бас нөлөөсөн байх магадaltaй. Бүр сууц түгч эрдэмтэн нацагдж байгаа бүр ингэж утсан ба. Жамуухын амийг уучлсан нь Чингис хааны тэр төрөлхийн уудам сэтгэлтэй өршөөлтгөн байсны илэрлээ гэж утсан ба. За ямар тач Чингис хаан илч заран Жамуухыг эргээд нөхөрлөе гэж ятгахад Жамух Чингис хаанд харин одоо сэтгэл эмтэм хариу гэлт. Жамуухын сүүлч үг л энэ Монголын нууц төвчаны бүр одоо хамгийн сэтгэл хөдлөм хэсэг. За үүнийг та бүхэндээ уншчихъя. Эрт өдөр өчүүхэн баг цагт хорхног жубуурын хөндөд хан андтай анд болцохдоо шингэж барагдахгүй дэн эцэцгэж мартах аргагүй үгсээ өгүүлцгэж хөнжлөө хуваалцаж хамт байсан билээ. Хөндлөнгийн хүний хөөрх үгэнд автаж хажуугийн хүний үгэнд хатгагдаж хан андаас хагцсан салж одоод хадагдан хоногсон үгс өгүүлцгээсэн билээ. Ингээд хар нүрээ хуулуулах мэт халиран ядан ичиж хан андынхаа халуун царайг харж ядан явлаа би. Умарт харахгүй үгсээ өгүүлцгээсэн билээ хэмээн улаан нүрээ өвчүүлэх мэт ичиж имэн ууж ус сэтгэл тандынхаа үнэн царайг харж ядан явлаа би. Эдүгэ хан анд минь сойрхож намайг нөхөрлөе хэмээжээ. Нөхөрлөх цагтаа нөхөрлөж чадсангүй би. Эдүгэ анд төвөрглөн хүрээлэх улсыг төвшдгөв. Харь олон улсыг хамтдагвч. Хан ор чамааг зорин өчөв. Дэлхий эдүгэ бэлэн болсон байхад дэргэчин нөхөрлөж юун тус болох вүлээ би. Мөнхүү андынхаа хар шөн зүүдэн чинь орох би. Гэгэн өдөр сэтгэлийг чинь зовоох би. Дотоод ингэрц чинь өргөс болох би. Ариун их гимтэй билээ би. Андаас алж алс холыг сэтгэхэд альжаас зүдрэл болов би. Эдүгэ энэ төрөлд ургах нарнаас шингэх наран хүртэл анд бит хоёрын нэр уус даяар дуурсав. Анд бол бас сэцэн ихтэй суу алдартай төрж эрдэмт дүү нартай эрхэм үрлэг жанжин нөхөдтэй 73 акт морьцтой болж би андад илүүдэж ялагдавзээ. Харин би бол бас их эцгээс өчүүхэн багтаа өнчрөн хоцорч дүүнэр минь үгээгүй дорой гэргийн минь уршигт олон хүүхдэд итгэлгүй нөхөдтэй түүгээрээ тэнгэрээс заяат андад илүүдэж ялагдавзээ. Хэрвээ анд сойрхоос намайг өтөр түргэн нөхчөн хүлбэс зүрхээ амраа мууч. Анд сойрхож намайг алуулахдаа цус гаргалгүй алуул. Үхэж хэвтвээс хүүр яс минь өндөр газарт өн үрд ургийн урагт чинь хүртэл эвэж өгье. Ерөөл бол юу зээ би. Ийхүү жамгцсан Чингис хаанд өөрийг нь үтэр түргэн хүлээд өгч хэмээн хүсчээ. Тэгэхээр хэдүүлээ хамтран ажиллаж танилцуулаад яг жамуухын сүүлчийн үгийг хэдүүлээ бүр ахиж задлж гарцгаая. Үнэхээр бүр маш гонигтай байгаа юм. Нуус төвчөг уншихад яг энэ хэсэг дээр л бүр ингэж бүр зүрх сэтгэлстэй сонирн болт юм шиг. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа авраатай Ford Motors event итгэж байна. За энэ байгууллага нь Японы автомашины сэлбэг засвар үйлчилгээний салбарт 1999 оноос хойш 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За Япон хүмүүс бол тийм хариуцлагатай, шудраг хүмүүст их дуртай. За тийм учраас Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болж чадсан ба. За
Тэгэхээр нэг бол ямар тууштай тийм хариуцлагатай ажилтг эндээс харагдаж байгаа тийм ээ. За зөвхөн өөрсдөө ингээд Японы 8 газраас цэцэлбэг аваад засаад гэж үүднэр бодохгүй байгаа юм лээ. Монгол улсынхаа энэ засварын төвүүдийг бүгдийг бид нартай хамтарч ажилласаа гэж урьж байгаа. За бүгдээрээ одоо нийлээд Монголынхаа ард иргэдэд чанартай оригинал авто сэлбгээр үйлчлээд ядаж тэр нэг энэ сэлбгээс болоод байгаа тэр ослуудыг болиулъя гэж байгаа. Тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр одоо өөрсдийнх нь өрөөч гэсэн тийм байгаа. Аюулгүй байдлын төлөө хамтдаа гэж байгаа. За та бүхэн Forward Motors-тай хамтарч ажиллахыг хүсвэл 7510 дугаарыг утсаар болон Facebook-ийн Forward Motors гэдэг одоо хуудасаар зочлоод биднийхтэй холбогдож болох юм байна. За баярлалаа. За тэгэхээр ингэж төсөөлөхөр их гуйдагтай юм тий. Саяны ингэж эн чинь нэг хамгийн сүүлийн үг байхгүй. Ахиж нөгөө Тэмүүжинд жамх үг ахиж ирэхгүй. Энэ хамгийн сүүлч үг. Энийг сонсчоо тий. Ямар их зүгээр бас хэцүү байсан бол гэж төсөөлөхөр их тий. Гуйдагтай л үү. За энэ дээр хан андынхаа халуун царайг харж ядан явлаа би гэж байгаа шүү дээ. Яг Монголын улс төвчин яг тэр чинь ихтер бол юм байна шүү дээ. Андын үнэн царайг үзэн ядаж яв би гэдэг хэвхэв. Тэгэхээр үзэн ядаж гэдэг энэ үг эн чинь те одоо орчин цагийн тэр занан дургуцах гэсэн утгатай үг шүү дээ болно үзэн ядах гэдэг чинь. Гэтэл тэр үед тийм утгыг агуулаагүй ч. Харин уулцхаас имэж, уулцхаас ичиж уулцаас хальширч байсан гэсэн утгатай үзэн ядах гэдэг нь. Яг тэгвэл ядах гэдэг үг чинь өөрөө бэрхшээх халах гэсэн утгатай. Хийж ядах, хөдөлж ядах. Тэгэхээр үзэн ядах гэдэг нь нүүр тулхаас хальшрах, уулцаас ичих гэсэн утгатай. Мөн энд ингэж штэ. Анд нөхөд болбоос эрхэм үрлэг жанжин нөхөдтэй 73 акт мордтой болжээ гэж хэсэг байгаа те. Тэгэхээр Чингис хаан мэдээж эн чинь хамгийн эзэн болчиход 73 сайн акттай байгааг нь тодорхой шүү дээ. 73 акт бол ардын аман зохиолын уламжлал. Маахан анзаардаг гэж магадгүй шүү. Жишээ нь цуутын цагаагчгүй үлгэр ингэж эхэлдэг. Цуутын цагаагчгүй цөөрэ цагаан унаг 72 ижилдээ дархан хул азаргатай юмсанжээ гэж эхэлж байна. Тэгэхээр 72 ижил дээр нэг азаргыг нь тэ нэмэхээр 73 акттай бас. Энэ тэгэхээр эртний уламжлал. Ингээд бүтэн сүргийг хэлж. Ингээд бүр тэ их сайхан тийм баян тансаг гэдэг ч юм уу. Мөн энэ сүүлчийн үг дээр ингэж байна шүү дээ. Анд болбос сэцэн ихтэй, эрдэмт дүү нартай, суу алдартай төрж би болбос их эцгээс өчүүхэн багтаа өнчрөн хоцорч түүгээрээ тэнгэрээс зай дандд илүүдэж ялагдваа гэж. Ямар ч тач үүнээс харахад жамуух хар баг насандаа өнчирсэн эцэгхээс те. Тэмүүжин ч мөн баг насандаа эцгийг алдсан зэргээр энэ алтан уургийн хоёр өнчин хүү бие биенээ төшөж анд нөхд болцсон тодорхой байна. Тэг. Монголын улс төвчөнд Тэмүүжин жамуухт хандж бүр хэлсэн ийм үг үед. Чи бид хоёр Ван хааны ордонд байх цагтаа би өглөө эрт босож хан эцгийн хөх ирээн гангар шаазангаар айраг амжин уудаг байсанд чи ятаархдаг байсан биз гэдэг нэг хэсэг дээр. Эндээс харахад бүр Тэмүүжин жамуух хоёр бүр баг болчир байхдаа Ван хааны ордонд хүмүүжж исэн ба. Тийм биш үү? Тий. Тэгэхээр би нэг энийг түүхчдээс асуумаар. Яг л би нэг мэдэхгүй байгаа ч. Жишээ нь бүр хүннэг үеэс уламжлалтай шүү дээ. Ингээд за инх батын улс Зандагийн улс хоёр ингээд хоорондоо дайтахгүй гэвэл бид хоёр одоо өөрсдөө хүүхдүүд ингээд барьцаанд авчдаг. Тэрэн шиг уламжлал бас Чингисийн үед явж ирсэн байж болох уу гэдэг асуултыг асуумаар. Тэгээ зүгээр хүмүүждэг. Тэгээд нөгөө тойрол болохоор тэрийг барьцаанд байгаа гэхээс илүү хаан эцэг шиг ингээд эцэг шиг байгаад хахаар ирээдүйд тэд нар том болоод нэг тэ хамаг Монголыг аль нэг нь удирдна. Тийм учраас тэр Ван хаан тойрол гэдэг те хан эцэг гэдэг хэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд эртнээс нэг уламжлал яваад шүү дээ. Гэтэ арай өөр нэг ямар ч нэг хойд эцэг юм шиг. Тэгэхээр ирээдүйд хоорондоо байлдахгүй гэдэг утгатай ч юм уу те. Нэг ийм зүйл бие биендээ ингэж хүүхдээ ингэ солилцож ингээд эв нэглээ хангадаг байсан юм шүү гэдэг нэг таамаг байна. Тэгэхээр ямар тач Ван хааны ордонд хүмүүжж байсан ингэ тодорхой болчих. Тэгэхээр тэр үеэс л энэ хоёр анд нөхөж бас болж те бас хоорондоо ч өрсөлдөж байсан болов уу гэдэг. Мэдээч. Гэвч нөгөө Исүхэ Баатар үгүй болсноор Тэмүүжин ч нөгөө ууган хөвгүүний хувьд их дүү нарын хамтаар нөгөө ядуу зүдэ амьдралаар аргагүй ирэхэнд зовж амьдэрсэн шүү дээ. Харин жамуух харин Ван хааны ивэлд өсч өндийсэн хэвээрээ тэгээд том болж байгаа шүү. Тэмүүжин чамайг энэ ядуу хэцүү цаг үед чинь өөлөн их шиг мэрэгэн хүмүүжүүлэгч өсгсөн шүү дээ. Зөвхөн чамаагч биш чиний дүүнэрийг чинь ч бас ийм цэцэн ээж хүмүүжүүлсэн гэдэг утгатай байхгүй юм чинь тий.
Гэтэл надад тийм эцэг их байсан биш дээ гэж Жамуух хэлсэн нь яг үндэн ч түүлийн тийм нэг өрөвдөлтэй бас хажуугаар нь өөлөнхийг ямар их шүтэн биширдэг те. Бас энэ чинь давхар ээж минь амьд байсан ч болоосоо гэдэг тэрийг насан туршид мөрөөдж ирснийг 45 настай өгүүлж байгаа байхгүй. Тэгэхээр их гонхтой те. Тэгээ Жамуухын тэр үтэр төргөн өхүүлээд өгөөч гэдэг энэ эцсийн хүсэлтийг Чингис хаан сонсоод ямар их гашуудан харамссан бол ингээд Чингис хаан эцсийн шийдвэр гаргаж Жамуухт хандаж сүүлчийн удаа илч товтлогч. Илч Жамуухт очиод Чингис хааны зэрлэгийг ингээд сонсгоно гэсэн үг. Анд минь ангид салж явлаач бидэнд ам дүүрэн их үг гэлж аминд хүрэхээр сэтгсний сонссонгүй зэ. Сурч засрах хүн билээч. Тэр ёсоор босонгүй. Тийнхүү өхүүлий гэхээр төлөг мэргэнд цаг нь болоогүй гэж байна. Хиний ч амьд шалтгаангүйгээр хор хүргөөс үл зохино. Хүндтэй хүн билээч. Дээд язгуурын хүнийг дэмий хорж болохгүй. Хүний амийг хороход хүндтэй шалтгаан хэрэгтэй. Тиймээс шалтгааныг хэл. Урд Жош Дармала Тайчир хоёр адууга харилцсан дээрэн тэлцэх үед Жамуух хаанд чи буруу зам булхай явдал гаргаж Далан балжууд гэдэг газар байлдаж намайг зээрний хавчил бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлийг ивэл үл зөвшөөрнө. Амийг чинь хайрлах боловч аргагүй хөрвгөж Жамуухт хэлэхтэн. Одоо чиний үгээр цус харгалгүй нөхчүүлж хүүрийг чинь ил хаяхгүй. Хүндэт ясаар оршуулъя гэж зарлиг болгосныг Жамуухт хэлж. Тэгэхээр хүний амийг хоргоод хүндтэй шалтгаан хэрэгтэй гэдэг нь шалтгаан хэлж байгаа. Ганцхан шалтгаан хэлж байгаа. Энэ чинь шалтгаан хэлээд байвал бас олон байж болох шүү дээ. Гэтэл заавал нэг шалтгаан нэг бодож олсон. Гэтэ тэр үнэхээр хүнд шалтгаан мөн л дээ. Гэтэл хоёр дахь шалтгаан, гурав дахь шалтгаан гэхгүй байгааз тий. Ямар таач ингээд Жамуухыг өхүүлж хүүрийг оршуулав хэмээн Монголын улс төвчний 201-р зүйл дээр тэмдэглүүлдсэн ба. Түүхч Нацаг Зоржван Чингис хааны цадиг дээр Жамуух Чингисийн эсрэг үгсэл хуйлдаа нэг хамгийн идэвхтэй санаачлан зохиодог атал. Чингисийн байдал бүр туйлын хүнд аюултай болохоор анд нөхрөө түүнээс гаргахыг оролдог байсан ийм сонин ийм хачирхалтай баатар яг ямар учраас Тэмүүжин хүнд байдалд ороход Жамуух тусалж байсныг нуус төвчөнд яагаад гэдгийг дуртаагүй боловч бага наснаас нөгөө үерхсэн тэр нөгөө анд нөхрөө хайрлах сэтгэл нь дийлээд аюулт байдлаас гаргаж авахыг хичээдэг байсан ч болох юм. Гэвч хичнээн тэгсэн ч удалгүй нөгөө хан суух хүсэл нь дийлээд өчигдөрх нэг өрөвдөж байсан хайрлж байсан нөхрөө өнөөдөр түлхэн унахад бэлэн байсан болтоо. Тэмүүжин ч гэсэн хэдий өөрт нь өчнөө туугуудсан Жамуухыг зайлуулах гэхээс илүү тэн сүүлчийн өдөрт нь бас л анд нөхрөө хайрлах сэтгэл нь ялж түүнийг эргээд нөхөрлөе гэж гуйсан байх шүү дээ. За энэ бол нуус тавьж байгаагаар тий. Гэхдээ Жамуухын сүүлчийн өдрийн талаар Рашидадын судрын чуулганд маш сонирхолтой баримт бий. Түүн дээр ингэж богинохон Чингис хаан Жамуухыг анд нөхөргээд алахыг хүссэнгүй. Түүнийг харин хөрөнгө зойртой хамт өөрийн хайртай үеэл илжигдээ ноёнд өгөө. Хэд хоноод илжигдээ ноён түүнийг хороосон аж. Илжигдээ Жамуухыг мөчлөхийг зэргүүдэд тушаасанд Жамуух өгүүлрэн. Илжигдээ чиний зөвөө. Хэрэг би ялсан бол чамаагч бас би үеиг гişүүнээр чинь жиргэж алъя гэж бодож байсан юм. Нэгэнт чи дийлсэн болохоор намайг үчир мөчлөлтгүй гэд тэднийг яаруулан үеинүүдээ зааж өгöd санаа зовлтгүй яг үүгээр огтл гэж байсан ажаам. Ингэж түүний төгсгөл судрын чуулган дээр бичигдсэн байдаг. За их бид яг Жамуухын сүүлчийн өдрийг задлан одоо тайлбарлах гэж хичээсэн мэн нэлээ. Тандаа үнэхээр их баярлалаа. Ер нь бид Жамуухыг сайн мэднэ. Арга бэлэг гэдэг шиг тийм ээ Чингис хаан Жамуухыг гэдэг. Гэхдээ Жамуухын талаар ийм их баримт байдгүй байхгүй. Үнэхээр ингэж гоё логиктай ингэж одоо дүгнсэнд зандаа чам баярлалаа. За баярлалаа. За сүүлчийн өдөр нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors болон
Худалдааны салбарыг дэмжигч Ариг банк ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр Сог оруулан NTV телевизээр 83.3 107 FM-ээр хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баяр таа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр Сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр Сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.